day, but I just turn my head away. Your face against the trees, but I just see the memories as they come, as they come, and I couldn't help but fall in love again. No. 지금 치지? 4시인가? 4시 18분. 그럼 19분이네. 이제 한 20분만 더 가면 공항 도착. 금방 도착하네. Одоо өглөөний 4- цаг 19 минут болжээ. Тэгээд өнөөдөр ячиж аваа гэхлээр манай найз залуу бит хоёр анх удаа гадагшаа аяллаар явах гэж байгаа. Тэгээд тэрнээс гадна бит хоёр хоёулах нь аяллаар явж байгаа биш. Манай гэрийнхэн Монголоос ирээд тэгээд ер нь хоёр талаас уулзаад дөрвөлээ хамт аялахаар болсон байгаа. Тэгээд манай найз залуу анх удаа манай ээжтэй уулзах гэж байгаа. Манай ээжтэй уулзаж байсан. 어머 기분이 어때? 설레기도 하고 마음이 급하기도 하고 복잡해요 지금. 자, 어디 진짜 걸려요? 몇이야 지금? 6시 43분. 많이 밀렸네. 맞아요. бид хоёрын онгоц уг нь бол өглөө 6 цаг 45 минут нисэхтэйс ахгүй. Тэгээд тэгсэн чинь одоо нисээг байна. бид хоёрын онгоц хойшлцсан гинэ. Бид хоёр эстер жэдгээ Солонгосын тийм авиа компанийн онгоцон сууж нисэж явсан. Тэгээд бусад онгоцноотой харьцуулах юм бол хэмжээ нь жоохон жижигхан болохоор онгоц хөөрөх үед тэгээд онгоц газар дах үед бас нөгөө нэг агаар урсгалд орчхоор онгоц нилээн гэж бас хөдлөөд идэг онгоц байлээ. Тэгээд анх пледэ захиалгатаа дотор хоолтой хэсгийн шалгаагүй захиалсан чинь ямар ч хоолгүй онгоц байсан. Тэгээд бид хоёр ямар ч хоолгүй 5 цаг нисэн чинь нилээ ядарч үрдэм билээ. Тэгээд яг нэг гоё юм гэх юм бол урдаа ямар сандалгүй хөлөөж их боломжтой суудал нэмэлт мөнгө төлөөд авсан болохоор яахтар бол ядраагүй. Амар халуун байх болов гэж утсан чинь нэг айхтар халуун бас биш байна. Солонгосын халуунтай харьцуулахад бол тэгээ иммиграшн нь ерөөсөө юу гэж асуудаг юм бэ? 오빠 어때? 기분이 어때요? 이제 연습 좀 해보자. 야마르 고이엄. 엄마 만났다. 그러면 세메노. 아하. 우itenstana paestaben. 아하. 타센소 스페스노. 아하. 미니네리 이노케테. 또. 야마르 후흥 연배. 야마르 후흥 연배. ямар хөөрх юм бэ? 후흥 연배. 우스즈벤. 우스집에 그치 우스죠 어쨌든. 야츠카호. 맞아요. 밥 먹으러 가자. 야츠카호. 우스즈벤. 우스집에. 공항 근처는 돈이 많이 드는 곳이 많아요. 물 하나에 3,000원씩 하거든요. 껌 이거 얼마나인지 알아? 얼마? 6,000원이었어. 그럼 10,000원을 줄까? 거기서 9,000원 썼어. 와. 수도시대 일리. 갈까 장이? 멀어져서 어찌? 한국인들도 많은데 여기? Тин хүүхдүүд амар хүүхэн сэлээлэн. Нэг юм бодол юм байна. 짜라잔. 돌려. 쌀국수 배달왔습니다. 그럼. Nemmeno. Uitenstana paestaben. Tasenso 스페스노. 미니네리 이노케테. 야마라 엉치쿠 용배. 뭐가 야마라 엉치쿠 용배. 야마라 엉치쿠. 야마라 호흥. 야마라 홀라. 야물 뭐라고? 야마라 홀라. 핫도인배. 홀라. 뭐가 홀랑이야? 홀랑이 안 돼. 얼마이지 홀랑은? 홀랑은 그냥 사람 이름이야. 야마라 홀랑. 맞네. 홀랑. 야마라 택션. 야마라 호흥 연. 소리 난다. 랄라. 소리 나지 않아? 랄라. 소리 나지 않아요? 아니야 안 나? 랄라. 나는 것 같은데. 랄라. бид хоёр нөгөө өрөөнөөс өрөөндөө нэмэлтнийг ор тавилъя гэдгсэн чинь нөгөө манай ээж хоёр болохоор Монгол зуучлалын газраар аялал зохион байгуулалт газраар ирсэн баггүй. Тэгээд буудлын дээр нэг хүн нэмж болохоо буудлаас очиод асууж байгаа гэд. Тэгээд манай найз залуу ирээд нэг хүн нэмүүлъя гэд хэлсэн чинь болохгүй гэд. Тэгээд өнөөдрөөс ахуулаад өөр буудал байхаар болсон. Тэгээд бид гурав болохоор нэг өрөөндөө байжгаад өдөрт нь хамт гадуур гарч аваад оройн дэм унтахтаа өөр газар л байх юм шиг байна. Тийм ээ. 응. 잘 어울린다. 좀 많이 나오고. 아니야. 아이고 부지. 애기들 그거 같은
хоолтойгоо батсан чи хоол монгоцсон цуцсан мөлий тэгээд хоол байхгүй 5 цаг аваад өсөөд ирсэн. Тэгээд одоо ээж чамрыг ирчихвэл гарч хоол идэх. Semeno. That's no. Just step by step in. Millionaire Inokitek. How much did you lose weight? Unbelievable. Unbelievable. I still remember you, you know, eating 삼겹살. You remember? Bir tane gelsin gene. Энд teddy bear business ингэж байна. This one, I think this is a kind of signature. Энэ signature menu нэг гинэ. Orange juice. 이거 보스야. 호치는 비슷한 재료는 같아. 아, Every year. So it's on winter vacation, so I could come here. 왠가를 처음이죠. 감사합니다. 메모리 파일. 이거 뭘로 만든 거야? 안에 뭐 있어? 여기 찍어서 먹는 거야? 그러면? 와. 너무 예쁘다. 이건 뭐? 이거 얘 너무 야하다 지금. 이거 뭐야 이게? 이거 큰 내 말이. 헨티. 우와. 움직인다. 우와야 우와이. 비트킬 바고 입쇼. 아 진짜네. 아니, 피지컬 하셔야 돼. 네, 맞죠. 피지컬 하셔야 돼. 그냥 테디베어 좋아하는 여자애들 오면 진짜 엄청 좋아하겠다. 진짜. 뒤집어지고. 몸매가 너무 섹시한 거 아니야? 근데 생각보다 잔인한 장면이 많다. 아까도 그거 좀 뭔가 그랬다, 그치? 죽으려고 그러고. 맞죠. 근데 애기들한테는 안 어울리는 것 같아요. 애기들한테도 안 어울리고 어른들한테도 안 어울린다. 맞죠. 잔인하게 할 거면 제대로 잔인하던가. 귀여울 거면 정말 귀엽던가. 둘 중에 하나를 해야 돼. Одоо 테디가 үзчихэд гараад кафе орно. 오카. 오. 와 시원하다. 아니 여기 한국이야? 솔롱건. 와, 그 한국어로 좋겠다. 티스 보이지? 자, 베이비, 렛츠 고. 잠깐 베이비. 아 여기 앉을게. 어머니 옆에 앉아. 어머니. 어머니. 오마니. 되게 피곤하지 않아? 그죠? 나 지금 살짝 팅 한 번 했어. 그래. 오빠가 잠깐. 지금 저쪽 가라고 했다. 게임 저를 알아내기 다. 그게 알아 이게 얼라 진짜 널 보죠. 매장 닉 경우. 그게 더 고른 게 좋지. 저기 봐봐, 잘 나온 것 같잖아. 오, 잘 나왔다. 오, 그렇게 생각 빨갛게 생겼어. За тэгээд бид нар кофе уучаад үргэлжлүүлээ Grand World орёгээд явсан чинь замдаа амар гоё цэцэрлэг түрээлэн олсон. Тэгээ ерөнхийдөө миний бодлоор Grand World-д чүн очвол илүү гоё санагдсан, илүү олон тийм гоё гэлтгансан юм үзэхээс гадна
Букогийн шөнийн амьдралыг яг сайн мэдрэх боломжтой байлаа. Тэгээд энэ цэцэрлэг түрээлэнгийн хамгийн алдартай зүйл бол одоо та нарын харж байгаачлан энэ хулс модон барилга юм билээ. Өөр элдв төрлийн барилгын юмнууд ерөөсөө ороогүй яг хулс модоор ингэж одоо сүлжиж гэх юм уу хийсэн тийм барилга байсан. Тэгээд дотор ороод үзвэл бас яг сонирхолтой хүрхэн юм байлаа. Тэгээ эргэн тойронд нь болохоор яг ингээд нэг юм гоё цэцэрлэг түрээлэн байсан. Дотор талд байгаа зүйл бүх ургамал одоо тий юу гэдэг юм бүх зүйл нь гоё амьд болохоор үнэрний хувьд за тэгээд агаарын хувьд яг нэг алхаж байгаа нэг амармаар санагдахаараа нэг гоё суумаар санагддаг шүү дээ. Яг тэр үед очиж суух юм бол бүр амар гоё тэгж амралт олж өгөхөр санагцсан. Тэгээ зураг даруулах бас эсвүүд өндөөсөн болохоор та нар заавал нэг очиж үзээрэй. 네, 감사합니다. Yes, we did. Yes, no problem. Thank you for asking. Миний ээж бас амар кино шүү. Миний ээж бас ингэ үгсэн ингэрээ. кино. 아무튼 택시를 타든 뭐 이렇게 했었어야 갈 수 있는 곳이긴 하니까. 그치. 여기 이건 택시나. 스페셜하게 아. 줘. 일단 지금은 그냥 저기 스타벅스도 있다. 스타벅스도 있네. 와, 스타벅스다. 스타벅스 가볼래? 그러면은 스타벅스 보니까 왠지 한국에 와 있는 느낌이야. 진짜 스타벅스 한국 거 아니잖아. 그치? 이제 들어가면 한국인들이 많을걸? 그럼 뭐 그래. 스타벅스. 택시도 괜찮아. 받아서 좋다 되면. 따님 두 분이 딸 두 분이 성격이 너무 달라가지고 신기해요. 그래요. 글쎄 뭐 말해야 돼. Işte abi şöyle heute 그니까 그랬어 HP. 이렇게 때 막 되게 амар 이해가 되실 때. 되게 모르겠어. 나 근데 엄청 이러진 않나 자기. 말은 여행 갔을 때 여행 갔을 때 어디 갔잖아? 짜가베를 보면 자기는 이렇게 해서 이게 확실히 리액션 차이가 있구나 싶었지. Юм уу бодоод үзэж мэдхээр ингээд жаахан би барьцаад гоё юм байна гэж бодож ингээд та. Би энэ цаг солонгос гэдэг. Би нэг гайгүй юм баг те. Солонгос нэг үнийг солонгос гэдэг донд очиж ингээд юм дээр очиж ингээд хам гисээр агаад яг би ч гэж штеп. 근데 이거 신기하다. 그러게. 여기는 이런 게 많네. 맞죠? 어제도 이런 거 줬잖아. 캐리어 있냐고. 사파리. Миний бол гоё сафаринд орох гэсэн чи амар гоё. гоё ингээд гоё юм байна гэдэг гоё юм байна. Камерас хийсэн. За. За тэгээд бид нэр үргэлжлүүлээд мэдээж Букогт аяллаар утсан хүмүүсийн заавал очих ёстой газруудын нэг болох сафари буюу амтны хүрээлэн дээр утсан байгаа. Тэгээд энэхүү амтны хүрээлэн болохоор бүр маш том талбайд үйл ажиллагаагаа явуулд юм байлээ. Ерөнхийдөө судлаад утсан чинь 380 гаруйгаа талбайд тэгээд net 3000 гаруй амтныг ингэж одоо нутагшуулж гэх юм уу байлгаж ингэж одоо хүмүүст үзүүлдэг ийм амтны хүрээлэн юм байлээ. Тэгээд ингээ урдчилж захиалга өгдөг гэсэн мэдэхгүй ингээ жоох хүүхдүүдээс амар хөрхөн
амьтад хооллоод ч юм уу яг өөрийн гараар ингэж амьтадтай ойртож үзэх боломжийг бас олгож өгд юм байлээ. Тэгээд оронгууд ингээд нэг тийм жижигхэн онгорхон автобуснууд байдаг. Шууд тэрэн цууцсан нь аюу зүгээр юм байлээ. Ягаад тэгэхээр нөгөө талбай нь аюу том болохоор алхаж яваад тахаа бол өөртөө бараг ядарчтай юм байлээ. Тэгэхээр оронгуудаа шууд автобусны цуугаал гол хэсэг дээр нугасаа булгаад өчтдөг. Тэнгүү тэн дээр нь очиж үзэж агаад дахиж яг тэр бус автобусны болол дээр очиод дахиж суугаад ингээд яваад идэм билээ. Тэгээ мэдээж амтны үрэлэн дээр очисон хүмүүсийн одоо хамгийн хийж үзэх гоё зүйлсүүдийн нэг бол мэдээж амтаа холлох. Тэгээ ер нь заанч гэдэг юм уу бусад төрлийн амьтад дийлэнхийн луу идтэй юм лээ. Тэгээд гадна тал дээр нь одоо луунч маяг иддэг зүйлсийг зардаг ч гэсэн тэр нь айгуу тийм хүртээлгүй. Тэгээ хурдуурт нь тусчтай юм лээ. Тэгэхээр ерөнхийдөө жоох хөвгттэй явж байгаа бол урдчлаад нэг жоох хүмүүсийн нөгөө луунч юм уу бэлдээд явчих юм бол тэр хариуцж байгаа хүнээс нь асууж агаад шууд өгөх боломжтой юм лээ. Тэгээд ерөнхийдөө болохоор яг парк нь хоёр төрөлд хуваагддаг юм байлээ. Яг торны цаануудыг амьтдууд үзэх нэг төрөл. Хоёрдугаарх нь болохоор яг бидний сафари гэд нэрлэдэг байгаа. Зэрлэг амьтд дээр яг өөрсдийн биеэр ингээ автобусын цуугаад очоод үзэх боломжтой юм байлээ. Тэгээ энэ концептээрээ бас Пококийн амьтны үрэлэн бас аюул алдартай. Амьтны торондоо биш хүнэн ингээд автобусандаа суугаад ямар тургуу байгаа амьтдыг очиж үзнэ гэсэн ийм одоо санаагаараа гэх юм. Тэгээд яг очиод утсан чин айгуу тийм огт харж байгаагүй амьтад айгуух байсан. Заан ч юм уу те хэрс ч юм уу тэгээд том арслангуудаас айгуух байсан. Тэгээд яг автобусан цууж явж аваад дотор талаас нь ингээд шууд өөрсдийн биеэр өдөрөө үзэх боломжтой болохоор тэр нь бас айгуу сонирхолтой юм билээ. Тэгээд жоох хүүхдэд агуулад явбал бас их гоё тийм мартагчгүй айлал байх байхаа гэж бодож байна. 바나니? 싸우면 자주 싸우네. 이제 그치? 이제 됐다. Мөстэй энд орж ирсэн амар хоол идэхгүй бутаа гарцтай байна. Зүгээр сонирхож ирдэг хүмүүстэй. Хоолных нь ам чангараас бол юм уу? Үнэн нь амар өнтөө мөнтөө биш юм байна. 어때 사는 맛이? 맛이 어때? 괜찮아? 괜찮아. 괜찮아. 왜? 근데 뭐야? 플라이? Хүүхдээ унтж штэ бөөхий дүү. Ингээд тусна. Номыг баста тасч. Нэмэл бүтэглээ. Үгүй л юм шиг байна. Би бол уучраа. Надад бол тойлол амар онцгүй байсан байхгүй юу? Оо. Жаа би хамгнанда. Ямар ч амтгүй юм шүү дээ. Тийм байгаа зү. Ямар ч амтгүй байгаас бүр Хүмүүс амар гоё юм шиг уугаад байдаг. тийм. Битэр тэгээ нэг уучаа бүр амар гайхсан. Миний ээж бол уучтай. Ваа. Зүгнасаа. Ой, дат. Эцэг дээр гэнэ тавьчих. Хүмүүс нь ерөөдөө маргааш нэг цаг өмнөөс хулаад хурж ирээд цуглаа аваад сууч тийм байна. Орой байгаа юм чи мемо. Юу нэ гоё май. Нара. Кинг Конг март гэдэг тийм алдартай март дэлгүүр идэг гэлээ.